За сайн байна уу? Үндэсний статистикийн хорооноос 2019 оны эхний 11 сарын нийгмийн эдийн засгийн байдлыг танилцуулах хэвлэлийн урилгууд бэлэн боллоо. За ингээд эхлээд нийгмийн салбарын мэдээллийг танилцуулна. За нийгмийн салбарын мэдээллийг бүртгэлтэй ажилгүй иргэдийн статистикаас эхлүүлээ. Аймаг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 11 сард ажилгүй 76.9 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 22.5 мянган иргэн ажилд зуучлагдсан орж 58.2 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 4.8 мянган хүнээр ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 3.4 мянгаар буурсан бол ажилд зуучлагдсан орсон иргэд 1.1 мянгаар нэмэгдсэн байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны эхний 11 сарын эцэст 36.1 мянга, үүнээс 21.1 мянган бүртгэлтэй ажилгүй иргэд 15 мянган иргэн ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байсан байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3 мянган хүнээр өмнөх сараас 775 хүнээр буурсан байна. За үргэлжлүүлээд дундаж цалингийн статистикийг танилцуулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны 3 дугаар улиралд 41.9 мянган аж ахуй нэгж байгууллагын 685.5 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй аж ахуй нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 1.9 мянгаар өмнөх улирлаас 47-оор өссөн байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 34.3 мянгаар өмнөх улирлаас 9.4 мянгаар тус өсжээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 9.9% нь 320 мянга хүртэл төгрөгийн цалинтай, 13.6% нь 320-оос 500 мянга хүртэлх төгрөгийн цалинтай, 30.6% нь 500-аас 900 мянган төгрөгийн цалинтай, 22% нь 900-аас 1.3 сая төгрөгийн цалинтай, 6.1% нь 1.3-аас 1.5 сая төгрөгийн цалинтай, 17.9% нь 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэд байсан байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 50% нь 843 мянган төгрөгөөс бага нэрлсэн цалинтай байсан байна. Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр нь авч үзэхэд өмнөх улирлаас 320 мянган төгрөг хүртэлх цалинтай ажиллагч 0.3 мянгаар 320-оос 500 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.9 мянгаар 500-аас 700 мянган төгрөгийн цалинтай ажиллагч 0.8 мянгаар 900-аас 1.3 сая төгрөгийн төгрөг хүртэлх цалинтай ажиллагчид 2 мянгаар 1.5 сая төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 3 мянгаар тус нэмэгдсэн бол 700-аас 900 мянган төгрөгийн хоорондох цалинтай ажиллагчид 0.2 мянгаар 1.3 саяас 1.5 сая төгрөгийн хооронд цалинтай ажиллагчид 0.5 мянгаар тус буурчээ. 2019 оны 3 дугаар улирал ажиллагчдын сарын дундаж нэрлсэн цалин 2010 оны 4 дугаар улирлаас 3 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 59%-аар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл ажиллагчдын цалин 2010 оноос тоон утгаараа 3 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадвар нь 59%-аар л өссөн гэсэн үг юм аа. За үргэлжлүүлээд нийгмийн даатгал халамжийн статистикийг танилцуулъя. Нийгмийн даатгалын ерөнхий газар болон эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны 11 сард 2.5 их найт төгрөг болж өмнөх оны мөн үеэс 17.9%-аар өссөн байна. Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 2.3 их найт төгрөг болж өмнөх оны мөн үеэс 18.8%-аар өссөн байна. Нийгмийн даатгалын сангийн орлого өсгөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 308.4 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 32.7 тэрбум төгрөгөөр өссөн гол нь нөлөөлжээ. Харин нийгмийн даатгалын сангийн зарлага өсгөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 198.9 тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний даатгалын сангийн зарлага 70.4 тэрбум төгрөгөөр өссөн гол нь нөлөөлсөн байна. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 2019 оны эхний 11 сард
454.7 мянган хүнд 272.1 тэрбум төгрөгийн тэтгэвэр тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авагчид 2.1 дахин олгосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 2 дахин өссөн байна. Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ өсгөд 0-оос 3 хүртэлх насны хүүхэд асралсны тэтгэмж болон жирэмсэн эхийн тэтгэмж авсан хүний тоо 3.1 дахин олгосон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 8 дахин өссөн гол нь нөлөө үзүүлжээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар 18 хүртэлх насны 999 мянган хүүхдэд 209.4 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд тэтгэмж болгон олгосон байна. За эрүүл мэндийн статистикийг танилцуулъя. Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сард 71 мянган их амарчиж 71.6 мянган хүүхэд төрүүлсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс амарсан их 527-оор төрсөн хүүхэд 662-оор өссөн үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд нялхсан эндэгдэл 2019 оны 11 сард 941 болж өмнөх оны мөн үеэс нэгээр 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1136 болж өмнөх оны мөн үеэс 53-аар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Нялхсан эндэгдлийн түвшин 2019 оны 11 сард 14 болж өмнөх сараас 2-оор 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр тус нэмэгджээ. Эхийн эндэгдэл 2019 оны эхний 11 сард 18 болж өмнөх оны үедээ адил байгаа бол эхийн эндэгдлийн харьцаа 2019 оны эхний 11 сард 25 болж өмнөх оны мөн үедээ адил түвшинд байна. Халдвар төвчнөр өвчлөгчид 2019 оны эхний 11 сард 39.6 мянга болсон бол энэ нь өмнөх оны мөн үеэс 5.5%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. Улаанбаатар хотод 2019 оны 11-р сард хэдий хивээ дохын нийт 3 тохиолдол илэрсэн ба улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт дохын тохиолдол 284 болсон байна. За үргэлжлүүлээд гэмт хэргийн статистикийг танилцуулъя. Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 30 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн ба өмнөх оны мөн үеэс 11.4%-аар буурсан үзүүлэлттэй гарчээ. Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад хулгайлах гэмт хэрэг 26.3%-аар, дээрэмдэх гэмт хэрэг 42.3%-аар, хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг 9.3%-аар, заллах гэмт хэрэг 8.2%-аар, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 15.6%-аар буурсан нь гол нь нөлөө үзүүлжээ. Харин мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 71.6%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны эхний 11 сард 175 мянган тэрбум төгрөг, нөхөд төлөвлөсөн хохирлын хэмжээ 53.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 4.4%-аар, нөхөд төлөвлөсөн хохирлын хэмжээ 89.8%-аар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний 11 сард 8.1 мянган хүн гэмтэж 926 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 4.2%-аар, нас барсан хүн 0.5%-аар буурсан үзүүлэлт гарчээ. За үргэлжлүүлээд эдийн засгийн салбарын мэдээллийг танилцуулъя. За эдийн засгийн салбарын мэдээллийг мөнгө зээлийн статистикаар эхлүүлье. 2019 оны 11-р сард мөнгөний нийлүүлэлт M2 20.4 их найт төгрөг болж өмнөх сараас 24.2 тэрбум төгрөгөөр буурч өмнөх оны мөн үеэс 1.8 их найт төгрөгөөр өссөн байна. Аж ахуй нэгж байгууллага иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 11 сард 18.2 их найт төгрөг болж өмнөх сараас 34.1 тэрбум төгрөгөөр буурч өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны 11-р сарын эцэст 968.5 тэрбум төгрөг болж өмнөх сараас 16 тэрбум төгрөгөөр өсөж өмнөх оны мөн үеэс 5.5 тэрбум төгрөгөөр буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.3%-ийг эзэлж өмнөх сараас 0.1%-аар өсөж өмнөх оны мөн үеэс 0.5%-аар буурсан байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны 11 сарын эцэст 1.9 их найт төгрөг болж өмнөх сараас 10.8 тэрбум төгрөгөөр өмнөх оны мөн үеэс 149.1 тэрбум төгрөгөөр тус буурчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6%-ийг эзэлж өмнөх оны мөн үеэс 1.8 пунктээр буурсан үзүүлэлттэй гарчээ. Монгол банкнаас зарласан төгрөгийн $10-тай харьцах сарын дундаж ханш 2019 оны 11-р сард 2705.26 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 4.8%-аар өмнөх сараас 1%-аар суларсан байна. Монгол банкнаас зарласан төгрөгийн юантай харьцах сарын дундаж ханш 2019 оны 11-р сард 385.47 болж өмнөх оны мөн үеэс 3.6%-аар өмнөх сараас 2.1%-аар суларсан үзүүлэлттэй байна. Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 4238 төгрөг болж өмнөх оны мөн үеэс 8.9%-аар өмнөх сараас 1.8%-аар суларсан байна. За улсын нэгдсэн төсвийн мэдээллийг танилцуулъя. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого тусламжийн нийт хэмжээ 2019 оны эхний 11 сарын урьдчилсан дүнгээр 9.7 их найт төгрөг, зарлага, эргэн төлөвлөх цэвэр зээлийн нийт хэмжээ 9.2 их найт төгрөг болж тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 486.7 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.6%-ийг татварын орлого, 8.7%-ийг татварын бус орлого, 8.8%-ийг ирээдүйн өв сангийн орлого, 0.9%-ийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байна. Татварын нийт орлого 2019 оны эхний 11 сард 8.8 их найт төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.4 их найт төгрөгөөр өсгөд орлогын албан татвар 422.2 тэрбум төгрөгөөр, нийгмийн даатгалын орлого 323.1 тэрбум төгрөгөөр, нэмэгдсэн үртгийн албан татвар 260.9 тэрбум төгрөгөөр, бусад татвар төлбөр хураамжийн орлого 175 тэрбум төгрөгөөр, онцгой албан татвар 102.2 тэрбум төгрөгөөр өссөн нь гол нь нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөвлөгдөх цэвэр зээлийн нийт дүнд урсгал зардал 78.2%-ийг, хөрөнгийн зардал 19.4%-ийг, эргэж төлөвлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл 2.4%-ийг эзэлж байна. За үргэлжлүүлээд гадаад худалдааны статистикийг танилцуулъя. Монгол улс 2019 оны эхний 11 сард дэлхийн 150 улстай гадаад худалдаа хийж нийт бараа эргэлт 12.6 тэрбум Америк доллар, үүнээс экспорт 7.1 тэрбум Америк доллар, импорт 5.6 тэрбум Америк доллар болсон байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 787.1 сая Америк доллар, үүнээс экспорт 574.8 сая Америк доллараар, импорт 212.3 сая Америк доллараар тус өссөн үзүүлэлттэй гарчээ. Гадаад худалдааны тэнцэл 2018 оны эхний 11 сард 1.1 тэрбум Америк долларын ашигтай гарсан бол 2019 оны 11 сард өмнөх оны мөн үеэс 362.6 сая Америк доллараар нэмэгдсэн байна. 2019 оны эхний 11 сард экспорт өмнөх оны мөн үеэс 574.8 сая Америк доллараар өсгөд чулуун нөөцний экспорт 326.8 сая доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 199.8 сая доллараар өссөн нь гол нь нөлөөлсөн байна. Харин импорт өмнөх оны мөн үеэс 212.3 сая Америк доллараар өсгөд эрдэс бүтээгдэхүүний импорт 35.9 сая Америк доллар, үүнээс дийзлийн түвш 97.5 сая Америк доллар, тээврийн хэрэгсэл тэдгээрийн сэлбэг эд анги 208 сая Америк доллараар өснө нь гол нь нөлөө үзүүлжээ. За үргэлжлүүлээд хэрэглээний үнийн статистик танилцуулъя. Хэрэглээний бараа үйлчилгээний үн 2019 оны 11-р сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 5.2%-аар өсөж өмнөх оны эцсээс 4.6%-аар өссөн бол өмнөх сараас 0.4%-аар буурсан үзүүлэлттэй гарчээ. Хэрэглээний бараа үйлчилгээний үн 2019 оны 11 сард өмнөх оны мөн үеэс 5.2%-аар өсгөөд хүнсний бараа ундаа усны бүлгийн үн дүнгээрээ 9.5%, тэр дундаа мах махан бүтээгдэхүүний бүлгийн үн
21.9%, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үн 4.2% өссөн байна. Мөн согтууруулах ундаа тамхины бүлгийн үн дүнгээрээ 3.1%, хувцас бүс бараа гутлын бүлгийн үн дүнгээрээ 6.5%, орон сууц, ус цахилгаан, хийм болон бусад түвшний бүлгийн үн дүнгээрээ 4%, тэр дундаа цахилгаан хийм болон бусад түвшний дэд бүлгийн үн 2.9% өссөн нь гол нь нөлөө үзүүлсэн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үн 2019 оны 11-р сард өмнөх сараас 0.4%-аар буурахад хүнсний бараа ундаа усны бүлгийн үн дүнгээрээ 2.2%-аар тэр дундаа махмахан бүтээгдэхүүний дэд бүлгийн үн 9.2%-аар буурсан нь гол нь нөлөө үзүүлсэн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үн Улаанбаатар хотод 2019 оны 11-р сард өмнөх сараас 1%-аар буурч өмнөх оны эцсээс 4.3%, өмнөх оны мөн үеэс 5%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үргэлжлүүлээд аж үйлдвэрийн салбарын статистикийг танилцуулъя. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 16 их найт төгрөг болж өмнөх оны мөн үеэс 12.8%-аар өслөө. Үүнд уул уурхай олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 13.3%-аар тэр дундаа нүүрс олборлолт 38.1%-аар өссөн нь гол нь нөлөө үзүүлжээ. Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарт 2019 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс нүүрс, газрын тос, буталмал чулуу, хайлуур жонш, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл олборлолт 7.9-өөс 37.4%, боловсруулах аж үйлдвэрийн салбарт вакуум цонх хаалга, ноолуурын сүлжмэл идэл, банш, бууз, барилгын модон хаалга цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1-ээс 86%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарт цайрын бажмал, зэсийн бажмал, молибдены бажмал, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт 2.3-аас 22.9%, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шар ариг, хяман төрлийн бүтээгдэхүүн, зүсмэл материал, арих, адууны мах, катодын зэс, малын тижэл, самсан олуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.5-аас 34.5%-аар буурсан үзүүлэлттэй гарчээ. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний 11 сард урьдчилсан гүйцэтгэлээр 18.4 их найт төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 11.7%-аар өссөн байна. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 12.5 их найт төгрөг буюу 68.1%-ийг гадаад зах зээл борлуулсан байна. За, тээврийн статистикийг танилцуулъя. Төмөр замын тээврийн орлого 2019 оны эхний 11 сард 646.3 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 15.3%-аар өсжээ. Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний 11 сард 25.6 сая тонн, зорчигчид давхарсан тоогоор 2.7 сая хүн болж өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 9.2%-аар, зорчигчид 14.7%-аар өсжээ. Төмөр замаар тээсэн нийт ачаа нь дотоодын ачаа 39.1%, экспортын ачаа 36.3%, импортын 10.6%, дамжин өнгөрөх ачааных 14%-ийг эзэлж байна. Төмөр замаар дотоодод болон гадаадд тээсэн нийт ачааны 83.2%-ийг уул уурхай бүтээгдэхүүний тээвэрлэлд эзэж байна. Агаарын тээврийн салбарын орлого 2019 оны эхний 11 сард 468.6 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 14.2%-аар өслөө. Агаарын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний 11 сард 5.3 мянган тонн болж өмнөх оны мөн үеэс 0.6%-аар, агаарын тээврээр зорчигчид давхарсан тоогоор 1.5 сая хүн болж өмнөх оны мөн үеэс 14.4%-аар тус өсжээ. Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 2019 оны эхний 11 сард 399.9 мянга болж өмнөх оны мөн үеэс 32.8 мянгаар өссөн бол олон улсад зорчигчид 1.1 сая болж өмнөх оны мөн үеэс 156 мянгаар өссөн үзүүлэлттэй гарчээ. За, ингээд хэвлэлийн уралд дуслаа.